Godfather чи бол арсенгоор ялгуулагч. Улаан цай чи үргэлжил Азуудынхаа гарыг өргөж байна штэ. Улаан цай сая танаа хүн ялагдсан штэ. Утгагүй юм. Пикачу чи нэрээ надтай хийнэ гэж юу? Тийм ээ, асуудал алга. Окей. Тохирлоо. Би нокаутаар ясан чамаагүй фэнүүдэд жинхэнэ тулаа үзүүлэхийг л хүсдэг. Хоёр эрэхтэй бие биенээ тэврээд хөлсөндөө хутгалтаад харах гэж тийм зүйл харах гэж ирээгүй өгшөө. Монголчууд финалд үлдсэн Солонгосын хүчирхэг багийг 4-3 харьцаатаагаар буулган авч Black Cap-ийн аваргын төлөө тулалдах хэрэгээ Монголын баг аль хэдийнэ гуйдаж авсан. Харин одоо ганцхан асуулт үлдлээ. Финалд Монголын эсрэг хэн гарч ирэх вэ? Нэг талд Самурай орон Япон, нөгөө талд хүчирхэг тулаачтай авчирсан Америкийн нэгдсэн улс. Энэ хоёр багийн аль ялсан дараагийн шатанд Монголын чанга залуустай аварга гэсэн асар их нэр хүнд дээрээс нь 200 сая воны төлөө 15 минут торон цоочлогдно. Тэгэхээр өнөөдрийн дугаар зүгээр нэг Япон Америкийн мини тулаан биш, аль улс сэтгэл зүйн давуу төвшөнд байгааг харах тулаан. Учир нь мини гейм үндсэн тулааны үр дүнтэй ч ойролцоо гардаг гэдгийг та бүхэн өмнөх дугааруудаас харсан. Тийм ээ, Монголын хүчирхэг багийн дараагийн өрсөлдөгчийг тодруулах тулаан. За тэгээд бүгдээрээ захаа мушгаа чихээ наашна. Тийм дугаараа эхлэхээс өмнө subscribe-а дарж тулааны спортын галзуу суугтаа нэгдээд дараагийн тасархаа дугааруудаа цаг тухайд нь монгол хэлээрээ хүлээж аваарай. За эцэст нь хүсэн хүлээсэн мөчөрлөө 8 сарын 29-нд Black Combat-ийн Барзид болон Японы Шүгийн хоёрын төлөөх тулаан болно. Өмнө нь Солонгосын Омега баг болон Монголын багийн ширүүн тулаанд Монголын баг 4-3-аар ялалт байгуулж гайхалтай өрсөлдөөний эцэст финалийн эрхээ аваад хүлээж байгаа. Харин одоо Япон болон Америк нэгдсэн улсын багийн аль ялсан Монголын багтай финал тулал. Тийм ээ хонгор минь бид бэлэн. Хагас шигшээ шат учраас энэ удаагийн тэмцээн өмнөх шиг зааланд биш харин 50000 хүний суудалтай өчөөний биеийн тамирын ордонд илүү том арена зохион байгуулагдах гэж байна. Тийм ээ гал гарах болноо. Нилээд хэцүү юм болох бах шүү. Хоёр улс шударгаар өрсөлдөж финалд Монголын багийг ялж чадвал 200 сая воны шагналын сангаас гадна дэлхийн хамгийн хүчрэг улсын нэр хүндийг хүртэх болноо. Аль багаас эхлэх вэ? Бид Монголдоо таарнаа. Америк таарна шүү дээ. Тийм ээ, бид ялах болно. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр Америкийн багаас flyweight, sniper болон bantamweight ээлжинаар зайлшгүй хувийн шалтгааны улмаас ирж чадсангүй. Тиймээс тэд өнөөдрийн промо зураг авалтанд оролцох боломжгүй болсон. Пикачу, Нинжа, та хоёр надтай уулзраа олж болно. За, тохирлоо. Ихмээ, Сианак тулаанд оролцсон биз дээ. Харамсалтай боломжгүй тэр боломжгүй болсон. За, тоглосон юм. Өмнөх Япон Бразилийн нилээд ширүүн уур амьсгалтай уулзалтаас ялгаатай нь энэ удаа хоёр улсын багийнхан бие биендээ нилээд найрсаг хандаж байна. Гэхдээ энэ найрсаг уур амьсгал өнөөдөр хэр удаан үргэлжлэхийг харах хэрэгтэй. Учир нь хагас шигшээ тохируулан арай ширүүхэн мини тоглоомод бэлдсэн байгаа. Та бүхэн өөрсдөө сонгох болно. Би эдэнд дургүй, үнэндээ дургүй. Бид ч гэсэн Dementor тэр навшид бүр дургүй. Хөөе, би ч гэсэн чам дургүй шүү. Санаа зовлтгүй. Dementor чамайг ялцхан тэрний дараа би өөрөө очиод Момо чамаа гөвших болно. Тийм гэж юу? Тэгвэл одоо дижээ рүү гаръя л да. Миний хувьд Хирошимаг ерөөсөө өрсөлдөгч гэж тооцохгүй байгаа. Өмнө би чамайг сургаж өгөх бол энэ яг Японы дайны төгсгөлийн тэмдэглэлт үедээ давхцаж байна. Би чамайг нокаутаар унтуулад Америкт очисон хончид сэрэж өгнө. Тэгвэл чи Америкт дуртай бол. Бүр эсэргээрээ би чамайг бут нэргээд Хирошимад аваачин. Тэгээ чи Хирошима ямар гоё хот болохыг мэдэж авна. Эдгэр залуус яагаад дандаа түүх сөхөж ярьдаг юм бэ? Инхээр тэмцээний уур амьсгал хүмүүсийн оролцсон огт өөр болчих юм. За одоо уур амьсгал баг зэрэг өөрчлөгдлөө. Өнөөдөр Нинжа болон Пикачу хоёрын өрсөлдөгч ирээгүй болохоор харамсалтай нь мини тоглоомд оролцох боломжгүй бололтой. Харин бусад тамирчид мини тоглоомд оролцох хэсгээ өөрсдөө шийдэж болно. Учир нь та бүхэнд хамгийн чухал нь 29-ний өдрийн жинхэнэ тулаан. Тиймээс мини тоглоомоор өрсөлдөгчөө өөрийнхөө чадвар тактикийг харуулахыг хүсэхгүй байгаа эсвэл биеийн байдал тааруу байвал бэртэл авах эрсдлээс зайлсхийхийн тулд мини тоглоомд оролцохгүй байж болно. Энэ бол та бүхний асуудал. Надтай хиймээр үн гинэ. Тийм ээ, тийм. Миний өрсөлдөгч ирээгүй болохоор ээлжитэй миний тоглоом хиймээр байсан юмсан харамсалтай юм аа. Гэхдээ Жакпот ч хүн жингийн тамирчин штэ. Хоёр жижиг залуутай хийя болж байна. Тэгэхээр одоо миний тоглоомын төрлийг танилцуулъя. Өөр төвтэйх нэг хөлөө дугуун дотор байрлуулна. Хөлн дугуунаас гарсан эсвэл түлхүүж гарвал ялагдана. Харин тулалдтаа зөвхөн хоёр гараар ашиглаж боксын цохилтын. Пикачу чи нэрээ надтай хийнэ гэж юу? Тийм ээ, асуудал алга. Окей. Тохирлоо.
Чи ч бас надтай хийх юм анд минь. Тийм ээ, болж байна. Жин тус бүрийн тамирчдад миний тоглоомд оролцох эсхийг хоорондоо ярилцаж тохирох хугацаа өгнө. Хэрв энэ тоглоомын оронд грэплинг хийхийг хүсвэл өөр төрлийн миний тоглоомоор солих талаарч хоорондоо тохиролцож болно. Ер нь Black Combat-д ийм зүйлсийг нэлээд их хийдэг шүү дээ. За тэгвэл эхэлцгээе. Уг нь Америкийн багаас flyweight болон bantamweight тамирчид ирээгүй учраас featherweight-ээс эхлэх гэж байсан. Гэхдээ одоо Японы багийн flyweight болон Ninja bantamweight Pikachu хоёр миний тоглоомд үнэхээр оролцохыг хүсэж байгаа бололтой. Тэгэхээр өөр жингийн тамирчидтай тоглох уу? Миний бодлоор энэ тоглоод байна. 30 секунд хийсч чадвал намайг яасан тооцъё. Гэхдээ Pikachu 30 секунд хийсчих байхаа. Тэр чинь хөдөлж бусдаж тоглохдоо сайн шүү дээ. Айчгаа юу? Айсан гинэ? За тэгээ 30 секунд. За дөрмийг тодорхой тайлбарлая. 30 секундын дотор Jackpot Ninja-г унгаах, нокаутлах эсвэл цохилтоор шахаж дугуунаас гаргаж чадвал Jackpot ялна. Харин Ninja уналгүй дугуун дотор 30 секунд хийсэж чадвал Ninja ялна. Дүрм тодорхой юу? За тэгвэл бэлдээрэй. Ready? Fight! Fight! Имэ Jackpot залуу минь урагшаа. Манай Ninja ч үнэхээр зоригтой юм аа. Flyweight-ийн тамирчин хүнд шингийн тамирчинтай ингэж үзэлцэж байгааг би анх удаа л харж байна. Үнэхээр мундаг. Үнэн дээр өмнөх удаа жингийн зүрүү байгаагүй бол үзүүлсэн чадвараараа илт давуу байсан. Тиймээс энэ удаач бас чадвараа харуулна гэж найдаж байна. Би Солонгосын Альфа багийн өмнөөс хариуг нь авч өрсөлдөгчөө илт давуу ялах болно. Тиймээс Солонгос фэнүүдээ намайг дэмжээрэй. Хэдэн секунд байвал зүгээр вэ? 1 минут байвал болох уу? Зүгээрээ 1 минут гэж үү? Тэр их сайн, тэр их хурдтай. За тэгвэл 45 секунд болгоё. Миний харж байгаагаар сая flyweight-ийн тамирчинч бодсноос нэлээд хүнд байсан. Бэртэж магадгүй юм. Тэгэхээр 45 секундээр сонгож тулдъя. Тэр 45 секунд хийс чадвал ялсан тооцно. Энэ дугаарын спонсороор Black Combat холбооны аль бие ёсны хамтрагч Yagi компани ажиллаж байна залуусаа. Black Combat тулааны галзуу өрсөлдөөнд оролцож буй Монголын хүнд нудрагтнуудын анхны аль бие ёсны цуглуулгын карт буюу трейдинг карт Монголд Oki MMA суугаар дамжуулан худалдаалагдаж эхэллээ. Энэ бол Yagi компани цөөн хязгаарлагдмал тоогоор гаргаж буй бүтээгдэхүүн Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны аль бие ёсны цуглуулгын карт. Цуглуулагчдад бол бал бурам, шилэн цаадсан хүүтэн шар аргил гэсэн үг. Дэлхийд даяар спортын цуглуулгын картын зах зээл өнөөдрийн байдлаар 15 орчим тэрбум долларыг давчгаж, тэгвэл хамгийн анхны хэвлэлтүүд нь маш оргил үн цэнтэй тооцогддог юм байна. Нэг ширхэг металл хайрцаг Монгол улсын тулаанчид болон бусад улсын тулаанчдын картууд мөн хязгаарлагдмал дугаартай тусгай карт, 3D стикер, пост зэрэг олон сонирхолтой урьдчилан таамаглах боломжгүй зүйлүүдийг багтаасан. Та задарч байж л гинтийн бэлгийн хариуг ойлгоно. Хамгийн их сонирхол татсан хэсэг нь таны авсан хайрцагт санамсаргүй байдлаар тусгай шагналын ваучрууд багтсан бөгөөд хэрвээ уг ваучер таарвал дараах шагналуудыг аавна. Black Combat тэмцээний хамгийн өндөр зэрэглэлийн суудлын тасалбар 2 ширхэгийг 1 хүнд, Gold ангиллын суудлын тасалбар 2 азтанд, Silver ангиллын суудлын тасалбар 2 азтанд, Black Combat холбооны Signature Sport цүнх 5 азтанд. Бүтээгдэхүүний үн 24.9 Америк доллар бол Oki MMA суугийн үзэгчдэд 21.9 Америк доллар болж хямдраад байна. Монголд худалдаалагдах үн хүргэлттэйгээ 88,000 төгрөг. Гэхдээ энэ үн зөвхөн эхний 50 ширхэгдэл хамаатай залуусаа. 50-аас хойш өөрийн үндсэн үн буюу 24.9 Америк доллар руу шилжинэ. Та бүхэн 9988 1221 дугаарт холбогдож хүргүүлээд аваарай. 9988 1221. Гадаадаас үзэж буй залуус маань description болон comment хэсэгт байгаа eBay линкийг ашиглан худалдан авах боломжтой. За ингээд бичлэгтээ орцгоё. Ready? Fight! 니가 죽어요. 다 때려. 10초 남았어. 10초. 준비하고. 스피드. 10초 남았어. 7秒. Вау, галзуу юм аа. Маш олон цогцолт авсан ч юусоо ухарсангүй. Pikachu үнэхээр галзуу юм аа. The winner is Pikachu!
Цус гарчлаа. Хамраас цус гарч байна. Хамраас цус гарч байна. За дуусгая. Зүгээрээ сайхан туллаа. Би чамд хэлээгүй юу? Чи 45 секундээс шуудахаар байлаа. Хитрхийн хурдан. Энэ бол арьс өнгөөр ялгуурлалт шүү. Godfather. Чи арьс өнгөөр ялгуурлаад байна. Godfather. 45 секунд хийснэ гэж үнэхээр бодсонгүй шүү. Чи арьс өнгөөр ялгуурлаад байна. Өмнөх Iron Horse-тай хийсэн тулаанаар Бразил Японы тэмцээнийг жинхэнэ утгаараа шуугуулсан. Тэгээд Пикачу гэдэг шинэ хочтой болж Солонгост маш том нэр хүндтэй од болсон. Тулааны үлгээгч эрс өссөн. Гэхдээ миний санаа зовж байгаа зүйл бол түүний өрсөлдөгч ээлжи маш сайн бүх. Америкт ч бас өндөр түвшний бүхөөр тооцогддог. Тиймээс жаахан санаа зовж байна. Гэхдээ чамд ч гэсэн давуу талууд зөндөө байгаа шүү дээ. Чи ч өрсөлдөгчөө шал арчуулах бүрэн боломжтой. Би энэ удаа ч гэсэн заавал ялалт байгуулах болно. Та бүхэн намайг дэмжээрэй. Энэ хоёр залуусын хооронд ярих түүх их би Оныгийн хувьд өмнөх удаад бэртэлтэй тулаанчиг орлож шорт нотоос авч ирсэн учраас харамсалтай нь ялагдад хүлээсэн. Харин энэ удаа нөхцөл байдал өөр, энэ удаа бэлтгэлээ сайн базаасан байх гэж бодож байна. Бэлтгэл хэр байна? Би төгс ялалт байгуулахаараа бэлтгэж ирсэн. Түүнийг буулгаж авна. Энэ удаа жиндээ орж чадна гэдэгт итгэлтэй байна. Би зүхтаагүй, би эмнэлэгт байсан. Одоо бол тулалтмаар байна. Үнэхээр тулалтмаар байна. Оныгийн ярьж байгаа Ганслингер өмнөх удаа жингээ амжилттай хасаж чадаагүйгээс тулаан болох өдөр гэнэт оролцох боломжгүй болсон. Энэ нь гэрээний нөхцөлийг зөрчсөн учраас торгуул төлөх болно. За одоо та хоёр миний тоглоомоо хийхээс ямар дүрмээр хийхээ хоорондоо тохиролцоороо. Үгүй би үүнийг хийхгүй. Би Black Cup төрүүлэхийн төлөө энд ирсэн. Тиймээс одоо миний гейм тоглоом хийхгүй. Тэгвэл оронд нь та хийх юм уу? Болж байна. За тэгвэл Оны түүний хөлнөөс барьц авах болно. 30 секундын дотор Оны унгаа чадвал ялна. Харин ямар ч аргаар хамаагүй Jackpot 30 секунд хийс чадвал Jackpot ялагч болно. Ийм байдлаар тохироод хийх үү? 잭팟이 버티면 잭팟 승리입니다. 네, 케이지 레슬링. 케이지 레슬링. Ready? Ready? Fight! 아, 이게를. 오, 수고. 좋습니다. 자, 이게 되게 winner is 오니. Оныгийн үндсэн тулааны суурь юу вэ? Яаж 30 секундын дотор унгаачих вэ? Би жуудогийн тамирчин. Тэгвэл аргагүй юм байна. Япон гэхэр жуудаа шүү дээ. Үнэхээр гайхалтай байлаа. Өмнөх удаа харамсалтай нь Викингд ялагдсан ч тэр үед маш богино дуудлага авч орлож орж ирсэн. Харин энэ удаа өөрийнхөө жинхэнэ чадварыг харуулах боломж түүнд ирж байна л гэж харж байна. Миний харж байгаагаар энэ тамирчин одоо маш өндөр мотивацтай ялахын төлөө үнэхээр их хүсэлтэй байгаа нь харагдаж байна. Би одоо үнэхээр их ууртай байна. Аль болох хурдан тулалдмаар байна. Би тэр новшийг бүр мөсөн арчаад хайна. Өмнө нь зугцсан байстэй тэр новш ядаж ийм хэмжээний миний тоглоом хийх хэрэгтэй штэ. Ганслингер тэр новш ам нээх болгондоо намайг уурлуулж байна. Надад боломж олдсон. Тэр боломжийг би ашиглаж түүнийг жинхнээсээ энэ удаад ямар ч сэхэ авахгүй дуусгах болно. За Jackpot-о жаахан амраараа удахгүй Hero-тэй тулалдах учраас хүчээ хадгалах хэрэгтэй гэж бодож байна. За одоо Featherweight-ийн тамирчид гарч ирье. Torch гэсэн сая Onito төстэй нөхцөл байдалтай байсан. Өмнөх удаа орлон тогтогчоор маш богино хугацаанд дуудагдж ирсэн. Тэгээд түүний өрсөлдөгчөөр Fisicho гэх нэлээд дүүлэнтэй тулаанч таарсан. Өөрөө ч жингээ амжилттай хасаж чадаагүй байсан. Тэгсэн атла тоорыг өшгөлж унахсны дараа дунд хуруугаа хүртэл гаргасан. Үүнээс болж Японы багийн дасгажуулагч хүртэл гарч ирж хоёр багийн хооронд бөөнөрөө талбайд гарах их хэмжээний маргаан үүссэн. Юуны өмнө Black Combat намайг хүлээн авч дахин боломж олгосонд баярлаж байна. Мөн ийм промо тулаануудыг хайрлан дэмждэг фэнүүдэд баярлалаа. Энэ бүхнийг бодоод би тулаанчин замлынхаа сүүлийн мөчүүдийг Black Cup-д өнгөрүүлж эндээс карьераа өндөрлүүлэхийг хүссэн. Энэ гайхалтай тулаан байх болно. Амлая. Энд ирэхээс өмнө бас гайхалтай нокаут ялалт байгуулсан биз дээ. Японд хийсэн сүүлийн тулаанаа гайхалтай нокаутаар өндөрлүүлсэн. Одоо Black Combat-д тулааныхаа замлын сүүлийн хэсгийг сайхан л үргэлжлүүлэе гэж бодож байна. Гэхдээ санаа зовлтгүй энэ удаагийн өрсөлдөгч бол American The Man, жинхэнэ gentleman тусгай хүчний алба хааж бодит ажиллагаанд оролцож байсан Ахмад Дайчин. Тиймээс энэ удаа өрсөлдөгч жиндээ орохгүй байх вэ гэж санаа зовх шаардлагагүй. The Man өмнөх Black Combat тэмцээнд анхны тулаанаа хийж Солонгосын багийн тамирчинтай тулалдсан. Тэр үед ганган тулаа үзүүлсэн, бас нэлээд хүн тулаан юм шиг харагдсан. Тэр тулаан танд ямар санагдсан бэ? Их ядарсан уу? Би ядарсан харагдсан гэж үү? Би огт ядарч байгаагүй. Угаасаа тим маягаар тулалддаг тамирчин.
Тэгэхээр тэр таны тулааны стил юм уу? Тийм ээ, би ядарсан юм шиг харагдсан ч үргэлж урагшилсаар байдаг. За тэгвэл одоо миний тоглоомоо яаж хийх талаар та хоёр хоорондоо тохироороо. Тоор өөрөө хийхийг хүсэж байгаа бололтой. Би оролцохгүй. За хийхгүй гэж байгаа бол яах ч аргагүй дээ. Тэгвэл энэ том залуутаа л хий. Дэмэн тэр чи завтаа байгаа юм биш үү? Уцаа оролдоод суугаад байна штэ. Ready? Ready? Fight! No push. 옆구리 던져. Don't push. Тэр шалан дээр унчглаа штэ, унчглаа. Тэр төлхүүлээд унччих боллоо. Don't push. Don't push. He hit the floor. Ready? Fight! Yeah, same thing. Go body up, body up. Hold on, no clinch. Break. Start! 끝났습니다. Okay, stop. 今のちょっといい危ないよかったな今の Godfather Black. That was knockdown. You push. No, it's okay. Hit the floor Тэр цохилтонд ороогүй төлхүүлээд унсан юм байна. Бас хөлн дугуунаас гараагүй. Тийм болохоор тэр ялсан. Godfather чи бол арсангөр ялгуулагч. Улаан цай чи үргэлжил Азуудынхаа гарыг өргөж байна штэ. Улаан цай л сая танаа хүн ялагдсан штэ. Утгагүй юм. 그럼 VAR 해보실래요? In what world is that a winner? I got your back. 했는데 아예 펀치 없이 넘어진 거예요. 그냥 밀어가지고 넘어진 거예요. He just fell. He was not punched, but he just fell. Winner is 토르. За энэ бол миний хамгийн их хүлээж байгаа тулаануудын нэг. Lightweight-ийн Greasy бол маш хүчтэй grappler. Өмнөх тэмцээнд Бразилийн хүчирхэг Big Prince-ийг хугацаанаас өмнө буулгаж авч Японы багт ялалт авчирсан баатар. Харин Liam бол өмнөх тулаандаа The Master-ыг баргал сургалт хийж байгаа мэт бүрэн давмгаалж маш өндөр түвшний grappling үзүүлсэн. Тэгэхээр энэ удаа дэлхийн хоёр түвшний grappler хоорондоо тулах гэж байна. За та хоёр бие биедээ хэлэх зүйл байвал тулааны өмнө бодол, зорилгоо хуваалцаж болно. Тийм ээ, би хүчтэй өрсөлдөгчийг өргөж хүндэтгдэг, бас надтай барилдааны хүчтэй өрсөлдөөн гаргах боломжтой гэж харж байгаа. Тийм ээ, надад ч ихсэн адилхан би түүний тулааныг үзсэн, граплинг нь үнэхээр хүчтэй юм билээ. Гэхдээ надад ч ихсэн нууц зэвсэг байгаа. Бид хин хинийгээ туршиж үзэх болно, тэгээд юу болохыг харцгаая. За тэгвэл ямар менег амар өрсөлдөхөө сонгоцгоно уу? Би ч ихсэн жуудаг баг зэрэг мэднэ. Тэгэхээр жуудаа төрлөөр үзүүл яаж байна? Ready? Fight! Nice. 오케이. 자, 그리즐리는 넘기지 못했습니다. 예. Ready? Fight! 오케이. Stop. See? The winner is Lion King. Имэл Young чи грэплингдээ үнэхээр сайн юм аа. Одоогийн байдлаар Greasy болон Liam хоёр Black Combat-ийн дараагийн аваргын бүсний гол өрсөлдөгчдийн тоонд орж байгаа. Энэ тулаан ялсан аваргын бүсэнд маш их ойртох болно. Надад таалагдж байна. Үнэхээр таалагдж байна. Одоогийн аварга хэн гэдгийг та мэдэх үү? Captain Korea. Тийм ээ. Captain Korea үнэхээр сайн тулдаг юм билээ. Түүний тулаануудыг нэлээд сонирхож үзсэн. Гэхдээ надад түүний сул талууд бас харагдсан. Okay. Definitely. Thank you. Godfather. Yeah. Chuka is the man. Let's go. 사실 지금 Энэ тулааныг үнэхээр их хүлээж байна. Өмнө нь Black Combat-ийн Lightweight-ийн харьцангуй суул гэсэн яриа байдаг байсан. Харин Greasy, Liam хоёр орж ирснээр Солонгосын фэнүүд "Ваа, энэ чинь хүч дүнгууд орж ирлээ" гэсэн мэдрэмжтэй болсон. Тэгэхээр энэ тулаанд ясан тамирчин аваргын бүсний тулаанд орох эсвэл түүнд маш ойртох магадaltaй. Та энэ боломжийг мэдэж байгаа биз дээ. За дараагийн өрсөлдөгчд дунд жингийн залуус гарч ирэхийг урьж байна.
Та бүхэндээ дахиад нэг сануулхад Yagi компани бүтээгдэхүүн тулаачдын хязгаардагдмал цуглуулгын картыг захиалах eBay холбоос description бас комент хэсэгт дэлгэрэнгүй тайлбартаа байрсан байгаа. Монголоос авахар сонирхож байгаа залуус маань нэмэх нэг гэж комент хэсэгт үлдээгээрэй. Картын дотроос та бүхэн тэмцээнийг өөрийн биеэр үзэх тасалбар хожих боломжтой гэдгийг дахиад хэлье. Баярлалаа залуусаа. Момо өмнөх тулаанда бүх хүний таамгийг эвдэж гайхалтай ялалт байгуулсан Японы баг Бразилийг ялахад төрүүлэх магадлалтай гол тамирчдын нэгийг буулгаж авч багтаа маш том хувь нэмэр оруулсан. Тиймээс одоо Момогийн дүр төрхч их таалагдж байгаа. Нэр хүнд нь ч гэсэн маш их өсөж байна. Харин Dementor-ийн хувьд Black Combat-д ирэхээс өмнө үнэхээр өндөр түвшний дулаанч гэдгийг харуулж байсан. Гэвч харамсалтай нь өмнөх Black Combat Солонгосын тамирчинтай тулалдаж ялагдал хүлээсэн. Тэр дулаанаас хойш хэрхэн бэлтгэл хийж юу бодож явсан бэ? Миний үзэж байгаагаар тэр тулааныг арай л эрт зогсоочсон тийм ээ. Тэрний довтгоонууд дараалан оновчтой орж байсан, намааг өвтгөж байсан нь үнэн. Гэхдээ хөл дээрээ зогсон хിവэрл байсан. Гисэн ч тэр зогсоочсон. Би газарт унаад ухаангүй болсон бол өөр хэрэг. Гисэн ч зогсоочсон. Би үргэлжлүүл тулалдаж чадах байсан. Гэхдээ бүх зүйл зүгээрээ би дараа тэгж байгаад дахиад таарах биз. Тухайн үед л бүх зүйлийг буцааж байранд нь тавья да. Чи өөрийнхөө тулааныг нэг хардаа ханан дээр будаг хатхаас ч уйтгартай. Чи энэ дэлхийн хамгийн уйтгартай тулаанч өрсөлдөгчөө барьж аваад зууралдана, барин зууралдана, өөр юм байхгүй. Ялагчгаа шалтак тоочдог нөхрөөс бол хамаагүй дээр л бах. Энэ удаач гэсэн чи шүүгчдийн шийдвэртэл найдах биз. Фэнүүд бидний тулааныг үзэх гэж ирдэг. Би нокаутаар ясан ч хамаагүй фэнүүдэд жинхэнэ тулаан үзүүлэхийг л хүсдэг. Хоёр эрэхтэй бие биенээ тэврээд хөлсөндөө хутгалтаад л харах гэж, тийм зүйл харах гэж ирээгүй өгшөө. Бразилийн Phoenix бол хүчтэй байсан, харин чи бол биш. Чи өрсөлдөгчөө финиш хийж үзээгүй үсттэй. Чи бол хизээч финиш хийж үзээгүй. За миний тулааны хийхгүй бол зайлж үз. Jackpot-той миний тулаан хийчихэд болж үзье. Чи надтай тоглохыг хүсэе юу? Ready? Ready? Fight! It is uppercut, back out. Oh! Same thing again, body. 버팅 조심, 버팅 조심. Body touch. Watch out, man. Let's go, Jackpot. 5초. 끝났습니다. Okay, stop. Oh. Okay. The winner is Jackpot. Yeah, you got double bonus. Надад бол ямар ч асуудалгүй. Dementor хийхгүй гэсэн болохоор Jackpot-оос өөр хийх хүн алах шүү дээ. Би энэ тоглож наадахар ирээгүй. Солонгосын олон хүн Black Combat-ыг үзэж сонирхосоо гэсэндээ энд промо хийхээр л ирсэн. Ажиллаач олигтой хийдэггүй тэр новшнуудаас би хавьгүй дээр тэгж юу ч хийхгүй байж яаж тулааны мөнгө аваад буцдаг байна. Новш гэж. За ингээд хүнд чингийн Хирошима гараад ирээрээ та бүхнийг урьж байна. Ready? Fight! Break. Okay. He jumped out. 반갑습니다. The winner is Jackpot. 야, 트리플 보너스. 트리플 보너스. Let's go, Jackpot. За ингээд өнөөдөр үнэхээр их хичээлээ бүгдээрээ 8 сарын 29-нд Бучоны биеийн тамирын ордонд болох хагас шигшээ тулаанда бүх хүчээ дайчлаарай гэж хүсье. Солонгос зохиогдож байгаа гадаадын багуудын тулаан учраас гайхалтай тулаан үзүүлж фэнүүдийн хүлээлтэнд сайхан тоглолтоор хариу байраарай гэж хүсье. За ингээд Япон, Америк хоёр улсын тулаанчдын үндсэн тулааны өмнөх мини тоглоом халуухан ярианыг иймэрхүү өндөрлөж байна залуусаа. Өнөөдөр бол зүгээр л бие биеэ тандаж багахан хүч үдсэн өдөр. Харин жинхэнэ тулаан одоо л эхлэх гэж байна. Америк уу, Япон уу аль баг нь Монголын эсрэг финалд гарах вэ? Үүний хариуг удахгүй болох үндсэн тулааны бичлэгээр уулзаж хамтдаа сонирхцгоё.
Тэр хүртэл Дулааны спортын Oki MMA суугаад дэмжиж subscribe товчон дээрээ дараад дараагийн дугаарыг цаг тухайд нь хүлээж аваарай. За ингээд дараагийн галзуу дугаараар дахин уулзъя. Түр баяртай, сайхан амраарай. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn.